Ойролт орнын бүс нутагт гацсан монголчууд авч ирхаар Miat компанийн онгоц 7 цаг 40 минутад хөшгтийн хөндөгөөс хөрлөө. Нийслэгт Boeing 767 загварын 252 судалтай онгоц ашиглаж байгаа бөгөөд 243 иргэнийг эх оронд нь авчирна. Тус үйл ажиллагааг United Arab Emirates Air Force болон иргэний нисхийн байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Орон өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө нэмэх градустай дулаахан байлаа. Гэвч энэ байдал удаан үргэлжлэхгүй. Байгаль цагуур тайвшрах цаг болоогүйг дахин сануулж байна. 11-ээс эхлээд цагаагаар докторгүй болж эхэлж байна. 11-нд нутгийн бар багаас 12 нутгийн зүүн хагастай цас орж хүчтэй цасан болон шорон шур уршуулж агаарын температур өмнөх өдрөөс 10-аас 20 градусаар эрс хүүдэрч байгааг одоо онцгойлон харуулж байна. Өнгөрсөн онд Суран ангиллын тээврийн хэрэгслээр зорчиж байхдаа зам тээврийн осолд өртсөн 2800 орчим тохиолдол бүртгэгдэж 5 хүн амь алджээ. Иймд 16 наснд хүрээгүй хүүхдийг Суран унуулахгүй, худалдаж авч өгөхгүй байхыг нийслэлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс уриаллаа. Замын хөдөлгөөний дүрмэнд өөрчлөлт орсон. 18 наснд хүрсэн, каск зүүсэн, баруун зүүн гартаа дохио өгдөг, хойдолтой урталтай гэрэлтэй торомсны гэрэлтэй бүрэн тоноглогдсон техник тоног төхөөрөмжийг бид замын хөдөлгөөнд оролцуулна. Мөн скутер мопедыг 16 нас хүрсэн хүнд түрээслүүлэх зохицуулалт хийж байна. Засгийн газраас байгалийн баялагын өгөөжийг хүн бүрт тэгш шудрах хүртээх, үндэсний баялагын сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах асуудлаар иргэдтэй зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах гэж байна. Санал асуулга 4-р сарын 15-нд болох бөгөөд олон нийтийн төлөөллөөс бүрдсэн зөвлөлдөх зөвлөл удирдан явуулах юм. Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвших хүмүүсийн бүртгэл өнөөдөр эхэллээ. 2026 оны эсэлтийн шалгалтын 5 гарлаа. Шалгалт 6 дугаар сарын 25-нд түүхийн хичээлээр эхэлж, англи хэлний мэдлэгээр үргэлжилнэ. Түүх, англи хэл, газар зүй, нийгэм судлал, биологи, орос хэл, монгол хэлний шалгалт 80 минут үргэлжлэх бол хими, математик, физикийн шалгалт 100 минут байна. Шалгуулагчид шалгалтаас 1 цагийн өмнө ирж 10 минутын өмнө судлаан эзэлсэн байх ёстойг боловсролын үнэлгээний төвөөс санууллаа. Брэдэд болсон бөмбөгтэй хоккейн 2 нуурын цом нөхөрсөг тэмцээний зохион байгуулах хорооны дараагаар Монгол зөвлөлтийн баатар сансрын нисгэгч бүр аригч ажиллажээ. Учир нь тус тэмцээнийг Монгол зөвлөлтийн хамтарсан баг сансарт ниссний 45, Эрдэнэт хот байгуулагдсны 50 жилийн ойд зориулжээ. Тэмцээнд Эрхүүгийн баг төрүүлж, Брэдийн баг үзүүрлэж, манайхан 3 дугаар байр тус эзэлсэн байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байла. Ажлын амжилт хүсье.